За сайн байцгаана уу. Сурагч та бүхэндээ хоёр хувьсгчтай шугам тэгштгэлийн системийг гэж юу болох? За түүнийг бодох аргуудын талаар зөвлөмж хүргэж байна. За багш нь хоёр үлмэдэгчтэй шугам тэгштгэлийн систем гэж шугам ямар тэгшгэлийг хэлдгийг талаар жишээ бодлогоор авч үзье. За доош нийтдээ 20 дэвтэр худалдаа авсан ба зузаан дэвтэр тус бүрийг 500 төгрөгөөр, нэмэн дэвтэр тус бүрийг 100 төгрөгөөр нийтдээ 3600 төгрөг төлсөн. Тэгвэл дэвтэр тус бүрээс хэдийг авсан бэ гэсэн юм бодлого өгдөгчтэй. За зузаан дэвтрийн тоо мэдэгдэхгүй байгаа учраас бид нар X хувьсгчаар, нэмэн дэвтрийн тоог Y хувьсгчаар тэмдэглэе. За тэгвэл бодлогын өгсөн нөхцөл ёсоор нэмгэн зузаан 2 дэвтрийн нийлбэр нь 20 ширхэг. За зузаан дэвтрийн үнэн дээр нэмэн дэвтрийн үнийг нэмээд 3600 төгрөг төлсөн гэж ийм хэлбэрээр бичиж болно. За энэ хоёр тэгштгэл дэх X, Y үйл мэдэгдэгч нь ижил утгатай зүйлийг тэмдэглэж байгаа учраас эдгээр тэгшгэлийг хамтд нь авч үзэх ба эдгээр нь хоёр тэгштгэлийн систем үүсгэж бичигдэх бөгөөд за ийм хэлбэрээр бичнэ. За энд байгаа тэгштгэлийн зүүн гарт талд байгаа энэ хаалтыг бол бид нар систем гэж уншнаа. Өөрөөр хэлбэл систем гэдэг үгийг ийм хаалтаар тэмдэглэж өрсөлдөг байхнаа. За хоёр үйл мэдэгдэгчтэй шугам тэгшгэлийг энэ ерөнхий тохиолдолд ямар хэлбэртэй бичигдэж болох вэ гэдгийг харъя. За энэ AX1 дээр нэмдэг нь B1X, B1Y тэнцүү C1, A2X, B2Y тэнцүү C2 гэсэн хэлбэртэйгээр ерөнхий тохиолдолд бичиж болдгоо. За хоёр үйл мэдэгдэхтэй гिचтэй буюу хувьсгчтэй гэж ярьдаг. Энэ шугам тэгштгэлийн системийн ерөнхий хэлбэр нь байгаа A1, B1, C1, A2, B2, C2 болоод өгөгдсөн тоонууд. X, Y нь үл мэдэгдэх чид юм байна. Тэгэхээр энэ саяын харуулсан жишээ бодлого болон энэ ерөнхий хэлбрээс хараад юу гэж хэлж ямар тодорхойлтыг өгж болох вэ гэхээр хоёр үйл мэдэгдэгчтэй тэгштгэлийн системийн тэгштгэл бүрийн үйл мэдэгдэгчийн оронд орлуулан тавьж за үйлийг гүйцэтгэхэд түүний тэгштгэл бүр нь үнэн тоон тэнцэтгэл болж явах X, Y үйл мэдэгдэгчийн хос утгыг түүний шийд гинэ. За тэгштгэлийн системийг бодно гэж түүний бүх шийдийг нь олно гэсэн үг юм аа. За хоёр үйл мэдэгдэгчтэй шугам тэгшгэлийг бодох аргуудаас та нартай зөвлөмж хүргье. За хоёр үйл мэдэгдэгчтэй шугам тэгшгэлийг бодох эхний арга бол хоёр хувьсгчтай шугам тэгштгэлийн системийг айлгүрийн нэмэх аргаар бодож болдгоо. За энэний жишээн дээр багш нь эхний жишээ маань 2x дээр нэмдэг нь y тэнцүүнийг 3x-ээс нь y тэнцүү 9 гэсэн системийг бодолтой харуулъя. За энэ тэгштгэлийн системийг бодохын тулд бид нар яах вэ гэхээр шууд нэмэх арга харгалзан баруун болон зүүн гар талуудыг харгалзуулан нэмье. 2x дээр 3x-ийг нэмэхээр 5x болно. Y дээр сөрөг y-ийг нэмэхээр тэг болно. За 1 дээр 9-ийг нэмээд 10. За тэгвэл тэгштгэлийн систем маань 5x тэнцүү 10 гэсэн тэгшгэлийг бодох шийдэж байна. Эндээс x хувьсгчийг олох юм бол x тэнцүү 2 болно. За дараагаар энэ хоёр тэгштгэлийн аль нэгийг x-ийн утганд энэ хоёроо орлуулна. За багш нь эхний тэгштгэлийн энэ x-ийн утгыг орлуулчихъя. 2-ыг 2-оор үржүүлээ, y-ийг нэмээд тэнцүү 1 гэсэн тэгштгэл үүснэ. Эндээс y-ийг олох юм бол y тэнцүү 1-ээс хасдаг нь 4, y тэнцүү хасах 3. Тэгэхээр энэ тэгштгэлийн шийд нь 2 хасах 3 гэсэн шийд гарч ирж байгаа юм байна. За дараагийн системийг бодъё. За энэ өмнөх жишээтэй бодсон адилаар бид хэд шууд бодох
одоо устдах тийм одоо гишүүд алга байна. Жишээ нь 2 4-ийн нийлбэр, 5 3-ийн нийлбэр бол одоо устдахгүй. За тэгэхээр аль ч хувьсгч нь устдахгүй байгаа учраас энэ хоёр хувьсгчийг устгахын тулд аль Y-ийн юм уу X-ийн урд хувьсгчийн аль нэгийг нь устгахын тулд аль нэг хувьсгчийн коэффициентууд нь эсрэг тоо байх ёстой. За аль нэг хувьсгчийн коэффициентуудыг эсрэг тоо болгох зорилго тавья. За үүний тулд эхний X хувьсгчаа одоо устгахыг бодъё. За 2X 4X гэж очиж 2 4-ийн хамгийн бага ерөнхий хуваагдагч нь 4. За 4-ийн эсрэг тоо бол хасах 4 учраас 1-р тэгштгэлээ хасах 2-оор үржүүлж өгье. За тэгэхээр тэгштгэл маань 2-ыг хасах 2-оор үржүүлээ хасах 4X нэмдэг нь хасах 10Y тэнцүү хасах 50 хэлбэр чилжинэ. За дараагийн тэгштгэл маань хэвээр бичигдэнэ. За мөн түрүүний аргаар харгалзуулан нэмнэ. За зүүн гартлуудыг харгалзуулан нэмэхээр сөрөг 4X дээр эерэг 4X-ийг нэмээд тэг хасах 10Y дээр 3Y-ийг нэмээд хасах 7Y хасах 50 дээр 15-ыг нэмээд хасах 35. За эндээс Y тэнцүү 5 гэсэн тоглож байна. За энэ олсон утгаан олсон хоёр тэгштгэлийнхээ аль нэгэнд нь эргүүлээд орлуулъя. За 1-р тэгштгэлд орлуулъя. 2-ыг үрждэг нь 2-р тэгштгэлд орлуулъя. 4-ийг одоо 5-аар үржүүлээд Y хувьсгч олон 4X тэнцүү 5-ыг 3Y-гээрээ үржүүлээд 15 4X тэнцүү тэг. Тэгэхээр энэ шугам тэгштгэлийн систем бол X тэг 5 гэсэн одоо ийм хоёр шийд гарч ирнэ. За тэгштгэлийн системийн маань шийд нь тэг 5 байна. За 2 дахь тэгштгэлийг бид нэр ийм нэмэх аргаар бодож харууллаа. За одоо та бүхэндээ энэ тэгштгэлийг хэрхэн бодох талаар харуулъя. За 4X дээр нэмдэг нь Y 3Y тэнцүү хасах 4. За 6X дээр нэмдэг нь 5Y. За тэнцүү хасах 7. За гэсэн ийм тэгштгэл байна. За энэ тэгштгэлийг бодохын тулд 1-р ба 2-р тэгштгэлийнхээ тэгштгэлээ нэмэх аргаар бодъё. За ингийн тулд X хувьсгчийн өмнөх коэффициентийг модулаараа тэнцүү эсрэг тэмдэгтэй гишүүд болгон хувиргана. Тэгэхээр за 4 ба 6-гийн хамгийн бага ерөнхий хуваагдагчийг олъё. Тэгвэл 4 ба 6-гийн хамгийн бага ерөнхий хуваагдагч нь 12 болно. За хэвээр 4 6-гийн холбоотойгоо зэрэг 12. За тэгвэл 4-ийг хасах 3-аар 6-аг 2-оор үржүүлж өгье. За тэгэхээр тэгштгэл маань хасах 12X хасдаг нь 9Y. За тэнцүү хасахын нэмэх 12. За доод тэгштгэл маань 2 дахь тэгштгэл маань 12X нэмдэг нь 10Y тэнцүү хасах 14 гэсэн ийм тэгштгэлийн систем болж хувирна. За мөн нэмэх аргаараа харгалзуулан нэмье. За нэмдэг нь сөрөг 12X дээр эерэг 12X-ийг нэмээд тэг хасах 9Y дээр 10Y-ийг нэмээд 1Y тэнцүү хасах 2. За харгалзуулан нэмэхдээ гишүүн болгоныг гишүүнчлэн нэмнэ гэдгийг анхаараарай. За энэ бол бидний олох Y-ийн шийд гараад ирж байна. За өмнөх аргаараа Y-ийн өмнөх коэффициентийг устгах замаар бодож болно. Бас одоо Y тэнцүү хасах 2-ыг гэсэн 1-р тэгштгэлийн энэ хоёр тэгштгэлийнхээ аль нэгийн Y хувьсгчийн оронд орлуулж бодож болно. За хэдүүлээ 1-р тэгштгэлдээ орлуулаа бодчихъя. 4X нэмдэг нь
3-ыг үрждэг нь хасах 2. За тэнцүү хасах 4. За 4x-ээс хасдаг нь 6. Тэнцүү хасах 4. За 4x тэнцүү хасах 4 дээр нэмдэг нь 6. 4x тэнцүү 2. За x тэнцүү 2-ны 1. За 4-ний 2 буюу 2-ны 1. За энийг хос шийдэн бичвэл 2-ны 1 хасах 2 гэсэн шийд гарлаа. За тэгштэглээ. Энд бас x тэнцүү системийн шийдийг x тэнцүү 2-ны 1. За y тэнцүү хасах 2 гэж одоо бичиж болно. Эсвэл одоо ингэж координатаар нь бичиж болно. За энийг бол координатаар нь бичиж байна гэж болно. Эсвэл x тэнцүү 2-ны 1 хасах 2. За бичээд аваарай хүүхдүүдээ. За өгсөн тэгштгэл маань энэ байна. За дараагийн жишээг өгсөн үгүй. Дараагийн жишээг үгүй. За энийг бичээд авсан баг. За дараагийн жишээ нь x дээр нэмдэг нь y тэнцүү 8. X дээр нэмдэг нь 2y тэнцүү 13 гэсэн жишээ байна. За энийг хэдүүлэн бодъё. За x энэ хоёр бол одоо устгахад амархан байна. За шууд энд хасах үйлдэл хий. Хасах үйлдэл хий. За хасах үйлдэл хий. За тэгвэл x-ээс x-ийг харгалзуулаа хаслаа. Тэг y-гээс 2y-ийг хаслаа хасах y. За 8-аас 13-ыг хаслаа хасах 5. За хоёр талын сөрөг нэгээр үржүүлээ. Y тэнцүү хэдүү 5. За дахиад шухам тэгштгэлийн системийн бичнэ. За x дээр нэмдэг нь y тэнцүү 8. X дээр нэмдэг нь 2y тэнцүү 13. За одоо хэдүүлээ y-ийн урдах коэффициентийг устгах зорилго тавья. Зайлуулах зорилго энд хасах 2-оор үржүүлье. За тэгштгэлийн систем маань хасах 2y-гээс хасдаг нь 2y тэнцүү хасах 16 болно. Хасах 16 болно. За 2 дугаар тэгштгэл маань x дээр нэмдэг нь 2y тэнцүү 13. За системийн зүүн баруун талуудыг гишүүнчлэн нэмье. За энд хасах y-гээс сөрөг 2 дээр эерэг 2-ыг нэмээд тэг тэнцүү хасах 3. За хоёр талыг нь сөрөг 1-д хуваачи. X тэнцүү 3. X тэнцүү 3. За одоо энийг шийдэн бичиж x тэнцүү 3, y тэнцүү 5 гэж бичиж болно. За эсвэл цэгийн координатаар нь 3 ба 5 гэж бичиж болно. За бичээд аваарай хүүхдүүдээ. За эндээс саяын бодсон бодлогоудаас шугам тэгштгэлийн системийг нэмэлт аргаар бодохдоо
ямар дүрмээр бодож болох вэ гэдгийг дараах байдлаар гаргаж болно. За тэгштгэлийн системийг айлбарын нэмэх аргаар бодохдоо нэгдүгээрт нь эвлээ тэгштэглүүдийн аль нэг хувьсгчийн өмнөх коэффициентийг эсрэг тоо болгохоор тохирох тоогоор нь тэгштгэл бүрийн гишүүдийг гишүүнчлэн үржүүлэх дүрмийг баримтлан. За дараагаар нь үүссэн тэгштэглүүдийг нэмэх замаар нэг үлэм эдэгдэжтэй шугам тэгштгэл шилжүүлээд бодно. За олсон шийддээ анхны системийн аль нэг тэгштгэлд олууж нөгөө хувьсгчийг олно гэсэн ийм дүрмээр бодож болно. За дүрмээ бичээд аваарай хүүхдүүдээ. За гэрийн даалгавартай хүүхдүүд айлгуур 6 гэсэн БАД сүрэнгийн айлгуур 6 гэсэн номныхон 55 дугаар хуудсыг гаргаад за бодлого номер 2 55 дугаар хуудасны бодлого номер 2-ыг бодоод за цахим хаягаар багштаа илгээж зөвлөмж аваарай. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.